За та бүхэндээ Excel Finance санхүүгийн программын дансны удирдлага дээр хэрхэн ажиллах, данс нэмэх, данс засах, данс устгах зэрэг үйлдэлийг хийж үзүүлье. За файлын шийтүүд доор баланс гэсэн шийт байгаа. Баланс шийт рүү оронгууд гүйлгээ баланс харагдана. За дансаа удирдахын тулд гүйлгээ баланс дээр дансны нэр, дансны код уг хэсгээр ажиллах юм аа. За уг файлын гол онцлог нь эхний үйлдэл оруулах гад ч юм ингээд тухаануудын дээр дарах үед хамгаалагдсан протект хийгдсэн байна. Тэгэхээр шууд үйлдэл хийхгүйгээр ихэнх үйлдэлээ командын дугуй хийх юм. За шинэ данс нэмэх, устгах, засахын тулд дансны нэрийн ард талд тохиргоо гэсэн байгаа. За жишээлбэл дансны авлагын ард талд очиод дарах үед жижиг суман дээр дараад EDA гэсэн гурван сонголт байгаа. E нь edit буюу тухайн дансыг засах, D нь delete буюу устгах, E нь add буюу мөр нэмэх зорилготой. За тэгэхээр шинээр дансны авлага нээх юм бол E үсгээд агаад дараад сонгоод мөр нэмэх цэнхэр төвчөөд арай. За мөр нэмэх цэнхэр төвчөөд дараад за авлага гээд дансаа үсгээд за дансны код 120 101 ч юм уу шинээр давхцгүйгээр үсгээд за шинэ данс байна 6 хоорондоо заавал 6 хоорондоо данс байх юм. 7 байж болохгүй, 5 байж болохгүй. За энэ дээр мөрийн дугаар, мөнгөн гүйлгээний дугаар гэдэг 2 мөрийн дугаар байгаа. Энэ 2 дугаар ямар учиртай вэ гэхээр мөрийн дугаар нь тухайн данс маань санхүү шийт рүү ороод санхүү айдлын тайлан дээр аль мөр дээр хариалагдах дансыг тэрийг сонгож өгч байгаа. Жишээлбэл дансны авлагын шинээр авлага үүсгэж байгаа учраас 12 гэсэн мөрийн дугаар тавьж байгаа. За 12 гэдэг тавиад хамгийн артлын мөнгөн гүйлгээний тохируулга мөрийн дугаар нь автоматар хуулагдаад тавигдчихж байгаа. Доотлогоо данстай адилхан. Гэхдээ тухайн данс нь мөнгөн гүйлгээний тайлан дээр алин дээр таарах юм. Тэрийг харахын тулд мөнгөн гүйлгээний тайлан руу ороод за аль мөрөд харгалцах юм. Тэрийг сонгоно гэсэн үг. За бид авлагатай холбоотой учраас 215 буюу 215 зүв байна. За хэмжлэн шинээр данс нэх үйлдэл устгах үйлдэлүүд нь ингэж хийгдэж байна.